Энэ арай гоё болох байх гэж найдаж байна. Дахианы маха аваачаад хайны булгогины соус маринадлцсан. Хонуулаад. Hopefully it's gonna turn out better. Гэхдээ нэр айгу гоё боллоо. Энэ маха very nice. Өнөөдөр өстө гадаа амар гоё яана. Яг одоо салхилж л байна л да. Гэхдээ нэмэх 7. Эн чинь хавар ахгүй юу та. Өнөө өглөө өстө жинхэнэ ажил буцалт сэрлээ. Гоё наа бас юмны юм second hand руу явж орох. Тэгээд үдээс хойш би энэ хойшоогоо энэ чи юу лээ? City Business Center ишигээ зурганд орох юм. Контентууд дээр юм талантаар ажиллана гэх юм уу? Яг заавал нөгөө өөрөө бичсэн ч юм уу? Өөрийн контент биш. Өөр редакцийн контент дээр хөтлөгч гэсэн үг. Зарим туршлага ашиглая да. Тийм ээ. Бэж байгаа л артлаасаа яаж иж байгаа л нар оруулж ирээд их ингэж тавих уу? Зөвхөсөний өөрөөр байх юм байна. Зураг авалтын үеэр бүр ямар ч дүрс авалгүй гараад ирж. Угаасаа ажиллаа хийж явах үед чинь юм видео бичихтэй мантай тий. Тэгээд би найстаа ирэхлээр өдрийн хоол идээгүйгээ ухамсарлангуутай зүгээр уулан руу бичиггүй тий. Танад орой хоол иддэг юм билүү гэсч тэг хүрээд иргэнэ. Өнөө орой хулангийн орой хоолтой. Орж ирсэн чинь энэ фокус нь ерөөсө хаана одоо цөмөн дээр хамаагүй. Маш гоё үнэрсэн. Тэгээд би таах гэж чадаагүй нэг тийм диптик ч юм уу, leathery, арьсан, савхан, тэгсэн мөртлөө нэг юм секси, үнэтэй үнэрсэн баггүй. Энэ ямар ус вэ гэд таах гэж чадаагүй тэгсэн чинь айгүй girly эмхтэлэг гэдэг брендийн ус байлаа. Хоблоо аваа явчлаа. Эртээ chicken quesadilla хийж үзлээ. Бас болтгол юм байна. Хасах дөрөв гинэ. Хавар хийцээ болох юм бэ? Агнистагийн веган буррито. Дандаа нөгөө махтай хоол идээд байгаагүй сүултээ жоохон хүнд өргөд ин гэртээ хоол идэхэд хийж идэж байгаа ч гэсэн жоохон маха ихтүүлээд байна. Монголд ингэ нэг ногоо олж идэхээгүй хэцүүтэй. Гоё ногоотой буррито хийх. Гэмахгүй болчихгүй байдаг. Гэртээ одоо жоохон ногоотой буррито хийх. Buddhist coffee shop юм тийм ямар өнөдөр яваад байна шүү. Гүрцсэн.